За өчигдөр хүндээ өдрийн мэнд хүргэе. Манай студид хэвлэлийн үрэлгийн гүйцэтгэх захирал сэтгүүл зүйн доктор Мөнх Мандах өргөдөн ирсэн байна. Ингээд танд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид ямар сэдвээр ярилцах вэ гэхээр хэвлэлийн үрэлгээс сонгуулийн үеийн одоо мэдээллүүд за сошиал одоо олон нийтийн сүлжээнд ямар мэдээллүүд ямар байдлаар явагдаж байна гэдэг талаар мониторинг хөндлөнгийн одоо ажиглалт судалгаа хийсэн байгаа. За ингээд энэ ажиглалт судалгааны бол явцын одоо дүнг бол хэвлэлийн үрэлгээс танилцуулсан. За бид энэ явцын дүнгээс бас зарим зүйлийг тодруулж ингэж ярилцъя гэж бодсон байна. Урилга хүлээн авсанд баярлалаа. Юуны түрүүнд энэ мониторингийг хийх болсон гол зорилго шалтгаан юу байв? За ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн үеэр хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Хамгийн нэгдүгüүрт бол мэдээж эрэг ил тод байдлыг хангах. Өөрөөр хэлбэл бид нар хэвлэл мэдээллийн хэрэгслийг хоточ нохой гэж бас нэрлэдэг. Өөрөөр хэлбэл сонгуул хэр шударга явагдаж байна вэ? Сонгуулийн эргэн тойронд болж байгаа үйл явдал нь иргэдийн одоо сонгогчийн эрх ашигт ямар нэгэн байдлаар нөлөөлж ийнэг үү? Сонгуулийн үйл явц одоо иргэдэд болон шийдвэр гаргагч нэр дэвшигчдийн хувьд одоо маш тодорхой явагдах ёстой. Бөгөөд энийг ил тод байдлыг хангах нэг үүрэг байдаг. За хоёрдугаарт бол сурталчилгааны үүрэг мэдээж эрэг. Сурталчилгааны энэ дэр нэр дэвшиж байгаа одоо иргэд улс төрийн нам эвслүүд өөрсдийнхөө одоо мөрийн хөтөлбөрийг иргэдэд танилцуулах, өөрсдийгөө ойлгуулах, одоо өөрсдийнхөө онцлогийг сонгогчдод мэдрүүлэх, тайлбарлах, хийсэн ажлаа тайлагнах ийм боломжтой байх ёстой бөгөөд энэ нь мэдээж эрэг хэвлэл мэдээллийнхний нэг үүрэг байдаг. За гуравдугаарт бол иргэдийн дуу хоолой болох. Өөрөөр хэлбэл иргэд бас өөрсний одоо тулгамдж байгаа асуудлыг нэр дэвшиж байгаа тэр хүмүүс, төрийн эрхийг барих гэж байгаа тэр хүмүүс дуулгах, асуудлыг хэлэлцэх, одоо мэтгэлцээний энэ дэр болох ийм чухал үүрэгтэй байдаг. За дөрөвдүгээрт сонгогчийн боловсрал болох. Өөрөөр хэлбэл иргэдэд тайлбарлах, таниулах, ойлгуулах, сонгуул гэж юу юм, сонгуультай холбоотой иргэд ямар эрхтэй, ямар үүрэгтэй байдгийг нэр дэвшигчдад юу хийж болох юм, юу хийж болохгүй юм, сонгуульд хэрхэн яаж оролцох юм, яагаад оролцох ёстой гэх мэт ийм одоо үндсэн дөрвөн үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр эдгээр дөрвөн үүргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн яаж гүйцэтгэхээс сонгуул шударга болж чадах хэсэг нь маш их одоо хэмжээгээр хамаарч идэг учраас энэ үүрэг ямар байна вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн үеэр хэрхэн яаж энэ үүргийг гүйцэтгэж байгааг тодруулах, мэдээллийг нэг талаар иргэдэд нөгөө талаар хэвлэл мэдээллийнхэнд өөрсөнд нь бас харуулах зорилгоор энэ мониторинг хийсэн. Энэ хүрээнд хийгдсэн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр түүнээс бол яг сонгуулийн хууль байдаг юм бусад асуудал руу ороогүй зөвхөн саяны ярьсан хүрээнд хийгдсэн гэсэн үг тийм ээ. Энэ мониторингийн явцын дүнгээс ер нь анхаарч үзмээр юу ажиглагдав. За хэвлэл мэдээллийнхэн ч тэр одоо сошиал ертөнцид одоо мэдээлэл бичиж байгаа, пост хийж байгаа хүн болгон тийм ээ. Хэд хэдэн анхаарал татсан дүн гарсан л та. Хэвлэлийн хүрээлэнгээс сонгуулийн мэдээллийн мониторингийг өдөр тутмын болон 7 хоног тутмын нийт 6 сонин, цахим 5 сайт, за мөн Facebook болон Twitter орчинд сонгуулийн холбогдлолтой мэдээллийн урсгал хэрхэн яаж явагдаж байгаа талаар мониторинг хийсэн. За тэгээд анзаарагдсан одоо ажиглагдсан зүйл бол сонгуулийн сурталчилгааны өмнөх 14 хоногт болон сурталчилгаа албан ёсоор эхэлсэн эхний 2 өдрийн байдлаар ерөнхийдөө сонгуультай холбоотой мэдээлэл бол хангалттай их хэмжээгээр одоо цацагдсан. Сонгуулийн өмнөх хэсэгт бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл ерөнхийдөө хуулийг барих гэж оролцсон. Өөрөөр хэлбэл ер нь сонгуультай холбоотой ихэнх мэдээлэл нь цаг үеийн мэдээлэл байсан. Сонгуулийн эргэн тойронд юу болж байна вэ? Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан мэдээллийг тайлбарлах, за нэр дэвшигчд үнэлгээ авсан, ямар тойрогт хэн байна вэ гэх мэт ийм мэдээлэл авамгаалж исэн болоод сонгуулийн сурталчилгаа эхэлсэн тэр цаг одоо эхний 2 өдрийн байдлаар бол сурталчилгааны мэдээлэл эрс өссөн. Гэхдээ нийт мэдээллийн одоо сонгуультай холбоотой нийт мэдээллийг аваад үзэхэд бол ойролцоогоор 25 орчим хувийн сурталчилгаа төлбөртэй одоо шууд сурталчилгаа 75 орчим хувь нь сэтгүүл зүйн хэлбэрээр бэлтгэсэн мэдээлэл байсан. Гэхдээ сэтгүүл зүйн хэлбэрээр бэлтгэсэн мэдээллийн дийлэнх нь далд сурталчилгаа. Далд сурталчилгаа гэдэг маань бол одоо сурталчилгааны тэмдэглэгээгүй ямарваа нэгэн одоо захиалагчийн нэргүй харахад сэтгүүл зүйн хэлбэрээр бэлтгэсэн ярилцлага, сурвалжлага мэдээ. Гэхдээ яг одоо энэ тэнцвэртэй байдлыг аваад үзэх юм бол аль нэг нэр дэвшигч эсвэл аль нэг намыг илт одоо сурталчилсан даваа байдал олгосон ийм төрлийн мэдээлэл байсан. Ялангуяа цахим сайтуудад бол сэтгүүл зүйн хэлбэрээр бэлтгэсэн мэдээллийн 70 гаруй орчим хувь нь даалт сурталчилгаа байх жишээтэй. Тэгэхээр энэ бол бас сэтгэл зовоож байгаа нэг асуудал байгаа. За түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл
ерөнхийдөө сонгуулийн эргэн тойрны одоо мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэгтэй байдаг гэсэн. Ил тод байдлыг хангахын тулд бас тодорхой хэмжээгээр даацтай бүтээл, дүн шинжилгээ хийсэн, харьцуулсан, анализ хийсэн ийм одоо сэтгүүл зүйн бүтээлүүд бол нэлээд хэмжээгээр гарах хэрэгтэй байдаг. Гэтэл яг ийм төрлийн мэдээлэл сонгуультай холбоотой нийт мэдээллийн дөнгөж 2-3% л эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл жишээлбэл одоо улс орон тулгамдаад байгаа чухал асуудлыг улс төрийн намууд хэрхэн яаж шийдвэрлэх бодолтой байна вэ гэсэн юм дүн шинжилгээ анализ хийсэн ч юм уу. За эсвэл одоо өөр юу гэдгийг 90 сурвалжилсан ийм асуудал дэвшүүлсэн даацтай бүтээл бол ялангуяа сайтууд бол цахим сайтууд бол үндсэндээ байхгүй. Өдөр тутмын сонинууд бол нийт сонгуультай холбоотой мэдээлэл 2-3% эзэлж ирсэн гэсэн ийм дүн гарсан. За тэгээд түрүүнд далд сурталчилгаа давамгаалж гин гэж хэлсэнтэй холбогдуулаад мөн одоо мэдээж эрэг сурталчилгааны хэлбэрээр бэлтгэсэн мэдээлэл давамгаалаад байгаа учраас тухайн мэдээллүүд нь их сурвалжийн тэнцвэрийг бариаг. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо сонирхлын бүлгийн тухайн тэр асуудлыг дэмжиж байгаа юм уу эсвэл тухайн тэр нэр дэвшигч өөрөө дэмжигчдээс нь ярьцлага аваад гаргасан. Өөрөөр хэлбэл одоо тэнцвэртэй мэдээлэл маш их хомс байна. Сурталчилгааны хэлбэртэй мэдээллүүд сэтгүүл зүйн бүтээл хэлбэрээр цацагдаад байна гэдэг ийм л одоо гол дүгнэлт гарлаа л да. За ерөнхийд нь харах юм бол яг 2012 онд хэвлэлийн үрэлэнгээс сонгуулийн мониторинг бас хийж исэн. Харьцуулаад үзэхэд сониноор цацагдах сонгуультай холбоотой мэдээллийн хэмжээ давтамж 2012 онтой харьцуулах юм бол багассан байна. Тухайлбал нэг сонин 2012 онд нийт талбайхаа дунджаар 17%-ийг сонгуультай холбоотой мэдээлэл зарцуулдаг байсан. За энэ маань бол одоо сонгуулийн сурталчилгаа хийснээс хойш эхний 2 өдрийн байдлаар бол дөнгөж 3%-тай байгаа. За давтамжийн хувьд бас багассан байгаа. Мөн сонинууд жишээлбэл 2012 онд сонгуулийн үеэр бол хуудасынхаа тог маш их нэмдэг байсан. Жишээлбэл дунджаар 24 нүрээр гардаг байсан сонин сонгуулийн үеэр 40 нүрээр гарах ийм байдал ажиглагддаг байсан бол 2016 онд бол энэ бол огт байхгүй байгаа. Энийн шалтгаан нь бол үндсэндээ сурталчилгааны нэлээд товын цахим орчинд явагдаад байна. Цахим орчинд бол мэдээж хэрэг ихэнхдээ төлбөр төлөхгүй. Ялангуяа Facebook, Twitter-оор мэдээлэл түгээж авах үед бол нэлээд олон дагагчтай юм уу их олон мянган хүнд нэгэн зэрэг ямар ч төлбөргүйгээр дуртай мессежийг хүргэх боломжтой. Ийм давуу тал байгаа учраас хэвлэлийн одоо орон зайд явагддаг байсан сурталчилгааны тэр мэдээллийн урсгал цахим орчин руу шилжиж байгаа ийм хандлага гарч байна. Энийг одоо яг ерөнхий хандлагыг бол бид нар бол сайн ойлгож байгаа. Гэхдээ яг хэдэн хувь гэдэг наривчсан мэдээлэлүүд бол хэцүү байдлаар гарч таарах байх тийм ээ. Явцаас бол харагдахгүй байх тийм үү? Явцаас бол яг харагдчих байгаа л да. Одоо жишээлбэл нийт цахим 5 сайтыг бид нар мониторингд хамруулсан. Эндээс сонгуультай холбоотой сэтгүүл зүйн хэлбэрээр бэлтгэсэн мэдээллийн 70 орчим хувь нь далд сурталчилгаа байлаа. За жишээлбэл одоо сонины хувьд бол сурталчилгааны хувь хэмжээ 20%, далд сурталчилгааны хувь хэмжээ 20% байлаг тийм урьдчилсан хувь хэмжээ бол байгаа. Гэхдээ миний өмнө дурдсанаар энэ бол зөвхөн одоо сонгуулийн сурталчилгааны өмнөх 14 хоног болон сурталчилгаа эхэлснээс хойш 2 хоногийг хамруулсан ийм мэдээлэл байгаа учраас энэ бол эцсийн дүн биш. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуустал бид нар мониторингийг хэрэгжүүлж одоо дуусгана. За тэгээд яг эцсийн байдлаар нөхцөл байдал ямар хөө байна вэ гэдгийг бид нар сонгуулийн дараа мэдээлэх болно. Та дөрөв нэг чухал асуудал хөндлөлтөө сэтгүүл зүйн хэлбэртэй тэгс мөртлөө цаана уулыг далд агуулгатай ингээд юм сурталчилгааны сэтгүүл зүйн тэр хэлбэр байгаа мөртлөө агуулга нь бол өөрөө хит нэг талыг барьсан байдаг ч юм уу гажууд болсон иймнүүд яваад байна гэж. Гэтэл энэ ч нөөрэ нөхцөл байдал нь цаана юу гэдгийг одоо төлбөртэй ингээд янз бүрийн юмнууд бичүүлж байгаа, нийтлүүлж байгаа, сайттай тавиулж байгаа, сүндэр нийтлүүлж байгаа юмнууд бол бас байдаг. Нэг ярих тийм ээ. Тэгэхээр одоо энэ асуудлыг цаашаа яах вэ гэж. Ер нь бус тус орнуудын жишг туршлага нь ямар байдаг юм бол гэж. Яг энэ төлбөртэй мэдээлэл далд сурталчилгаа ялангуяа сонгуулийн үеэр их гараад байгаа нь өөрөө мэдээж хэрэг цаана тодорхой хэдэн шалтгаантай байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн дээр сонгуулийн сурталчилгааны хэмжээг нэлээд хязгаарласан маш нарийн заалтууд орсон байгаа. 3 хэвлэлийн хуудас сонины материал, 3 хэвлэлийн хуудас сэтгүүл, 2 хэвлэлийн хуудас одоо танилцуулга гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг талаасаа бол
нэр дэвшиж байгаа хүмүүс аль болох их мэдээлэл өөрийнх нь талаар аль болох их мэдээлэл түгээхийн тулд сэтгүүл зүйн бүтээл хэлбэрээр даалт хэлбэрээр сурталчилгааныхаа материалыг хэв мэдээллийн байгууллагуудад одоо гаргаж байна. Нөгөө талаар сэтгүүл зүйн одоо үндсэн зарчмын дагууч дээр сонгуулийн ерөнхий хуулийн дагууч дээр даалт сурталчилгааг бол хориотой байдаг. Хуулиар хориулсан байдаг. Хэв мэдээллийн байгууллагууд яагаад энийг аваад нийтлээд нэвтрүүлээд байна вэ гэхээр сонгуул бол бас хэв мэдээллийн байгууллагуудад орлого олох маш чухал их үүсвэр байдаг. Чухал цаг үе байдаг. Хэв мэдээллийн байгууллагуудын санхүүгийн байдал тийм сайн биш байгаа учраас орлого мөнгийг олж авахын тулд энэ боломжтой байгаа цаг үеэ ашиглахын тулд даалт хэлбэрийн төлбөртэй мэдээллүүдийг бол аваад цацаад байгаа. За дээрэс нь редакци хараат бус байдлын асуудал энэ дээр бол зайлшгүй яригдах ёстой. Хэв мэдээллийн байгууллагуудын ихэнх нь улс төрийн одоо албан тушаалтнуудын улс төрчдийн эзэмшилд байгаа. Хэв мэдээллийн эзэмшлийн одоо мэдээлэл бол Монголд ил тод биш. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө бол аль телевиз, аль сонин одоо аль хэв мэдээллийн хэрэгсэл хэний эзэмшил байдаг вэ гэдэг ерөнхий нэг юм яриа таамаг яваад байдаг боловч яг аль биесээр баримтаар ил гарцсан юм бол ховор байдаг. Тэгэхээр энэ эзэмшил харьяаллын ил тод бус байдал нэг талаар, нөгөө талаар эзэмшигчид өөрсдөө редакцийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөө шууд нөлөөлдөг. Нөлөөлөхийн тулд угаасаа хэв мэдээллийн салбарт хөрөнгө оруулдаг энэ байдал маань сонгуулийн үеэр хамгийн тод харагдаж байгаа. Энэ даалт хэлбэрийн сурталчилгаанууд бол ихэнхдээ л тухайн одоо хэв мэдээллийн хэрэгслийн эзэмшигч нөлөөл бүхий этгээдүүд эсвэл мөнгө төлсөн хүмүүс цаана нь бол захиалагч чинь байгаа. За тэгээд улс төрийн соёл. Улс төрийн соёл одоо альч тохиолдолд бол улс төрчид хэрвээ бид нар одоо ардчсан нийгмийг байгуулах гэж байгаа юм бол хэрвээ хэвлийн эрхчлөөг бид нар баталгаажуулах гэж байгаа юм бол хэрвээ иргэддээ үндсэн хуулиараа олгосон үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх мэдээлэл авах эрхийг нь олгох гэж байгаа юм бол хэвлэл мэдээллийн дотоодын үйл ажиллагаанд редакцийн үйл ажиллагаанд хөндлөнгөө сутгалдах, нөлөөлөх одоо ийм мэдээлэл бол энийг ингэж хий, энийг ийм хэлбэрээр гарга, энийг нь хас гэдэг энэ нөлөөллийг бол болмоор байгаа. Болох цаг бол болцсон. Тэгэхээр энэ бол улс төрийн соёлтой маш их холбоотой. За тэгээд цаана бол иргэний боловсрал гэж байгаа. Өнөөдөр хэв мэдээллийн хэрэгсэл одоо олон нийтийн радио телевизээс бусд нь бол арилжааны хэв мэдээллийн хэрэгсэл байгаа. Арилжааны мэдээллийн хэрэгсэл бол аль болох олон хэрэглэгчтэй байхын тулд л үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр тэр хэрэглэгчид өөрсдөө мэдээлэл дүн шинжилгээ хийдэг, шүүмжлэлтэй ханддаг. Үнэхээр одоо бодиттой тэнцвэртэй мэдээллийг ялгаж салгадаг. Зар сурталчилгаа даалт хэлбэрээр одоо өрөөсгөл мэдээллийг тулгаад байгаа тийм мэдээллийн хэрэгслийг сонгохгүй байх хэмжээний мэдлэг боловсрал бас иргэдэд байх хэрэгтэй. Тэгэхээр ийм олон зүйлээс шалтгаалж байгаа учраас өнөөдөр даалт сурталчилгаа түгээмэл байна. Даалт сурталчилгааг сэтгүүл зүйн зарчмыг одоо зөрчөөд, хууль зөрчөөд хэв мэдээллийн байгууллагууд энийгэд хийгээд байгаагийн төлөө сэтгүүлчдийг шууд буруу шахах бас хэцүү байна л да. Мэдээж хэрэг нь бол мэрэгжлийн ёс зүйн асуудал, мэрэгжлийн хэм хэмжээ, ур чадварын асуудал. Гэхдээ цаана нь одоо ийм их олон янзын нөхцөл байдал шалтгаан байгаа учраас бид нар бас энэ шалтгааныг асуудал дэвшүүлж шийдвэрлэх талаас нь ярилцах хэрэгтэй байна. Гарч байгаа үр дагаврыг нь засах гэхээс илүү уг шалтгааныг нь олж засах ийм асуудал аль альнийг нь засах хэрэгтэй байна. Зүгээр хүмүүний үннийг мэдэх эрх гэдэг бол уг хүний язгуур ирэх юмаа гэж нэгдсэн үндэсний байгууллагаас хэлчихсэн тийм. Гэтэл манайд өнөөдөр яг одоо үннийг мэдлэх тийм боломж болцоо бас байна уугүй гэж. Нэгдүгээр хэвлэлийн хагас эрхчлөөд орно гэж аль бие усаар олон улсын статус нь явдаг. Тэгээ хууль эрх зүйн орчин бол өөрөө бас аюул олон асуудалтай. Саний тэрний ярианд ч гарлаа. Саний бүхнүүдийг бол хуулиар гэж чиглүүлж зааж өгч ингэсэн байдаг гэж баруун Европын одоо туршлага бол бас байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо бид энийг хийх цаг нь болсон юм шүү гэж. Шинэ парламентэд одоо энийг манай сэтгүүл зүйн салбарынхан шинээр одоо парламент бүрдэж штэ. Энэ бид нар бас дахиад уриалах яах ёстой юм шиг санагдаад байгаа надад бол тийм. Нэг талаар бол яг нь Монгол улс ардчлалын одоо байгуулах гал явж гин 20 хэдэн жил зүтгэж гин бусад ижил төстэй хуучин одоо социалист байсан одоо ардчлалыг байгуулах гэж байгаа зүүн Европын орнуудын жишээнээс харахад бол бусад орнууд ч гэсэн ижил төстэй иймэрхүү бэрхшээлүүд жишээлбэл одоо хэв мэдээллийн хараат бус байдал иргэдийн хувьд одоо яг тэнцвэртэй бодиттой тэнцвэртэй мэдээлэл авах байдал нь хязгаарлагдана. Тэр боломж эрхэн хязгаарлагдмал байдаг ийм одоо бэрхшээлүүд байна.
ижил төстэй туулах байна. хэвээр замаа туулаад явж гэнэ гэдэг шиг. Тийм учраас би бол тэгж л харж байгаа. Мэдээж эрэг тэртээ тэргүй бид нар явж байгаа замаараа явж байгаа учраас одоо ингээл одоо хаашаа хөрхнөл харах хэрэгтэй гэж бол хийж болохгүй нь ойлгомжтой. Бид нар аль болох богинохон хугацаанд бэрхшээлүүдийг даван туулаад одоо юу гэдгийг сайн сайхан бидний одоо хүсэж байгаа тэр арчилсан шударга нийгэмд хүрхийн төлөө явах хэрэгтэй л байх л да. Бэрхшээл бол адилхан байна. Бид нар арчлалын төлөө бас харьцангуй их зүйлийг одоо хэрэгжүүлж чадсан байгаа ох гэж бодож байна. Гэлээч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд бол энэ тусгай асуудал гэж би бодож байгаа. Яа тэгэхээр хэвлэл мэдээллийн хувьд бол сэтгүүлчийн хувьд, сэтгүүлчдийн хувьд одоо энэ нийгэм хаашаа явах нь уу арчлал өөрөө хэр одоо бэхжиж хүчтэй хөгжиж чадах уугүй юу гэдгийг нь хэвлэл мэдээллийнхнээс маш их хамаарч идэг учраас сэтгүүлчид өөрснийхөө үйл ажиллагаанд бас шүүмжлэлтэй хандах тэр болгон одоо эзэмшигч ингэж जैन эрдаагч ингэж जैन дарга ингэж जैन бид нар надад өөр боломж алга би бол одоо дээрээс хэлснийг л хийж гин гэсэн ийм хандлагаас аль болох одоо зайлсхийх мэрэгжлийнхэн үн цэний төлөө би яагаад сэтгүүлч хийж байгаа сэтгүүлчээр ажиллаж байгаа юм гэдэг тэрнийхээ утга учирыг ойлгож ажиллах бол маш их чухал байна л да. Түүнээс биш бэрхшээл олон байна. Бид нар зам одоо ардчлалынхаа замаар явдаг замаараа явж гин бусад орнууд ч гэсэн юм гарч гин сэтгүүлчдийг одоо аль болох хэв мэдээллийн хууль тогтоох салбарт оруулаад тэгээд хууль тогтоох салбарт орсон сэтгүүлчд маань эргээд хэв мэдээллийн салбарын асуудлуудыг шийдвэрлэнэ гэдэг за магадгүй тийм байж болох юм. Ер нь тэгтэл дийлэнх одоо энэ улс төрийн соёлыг бас тодорхой хэмжээгээр төлөвшүүлэх, засах, залруулах үүрэг нь хэв мэдээллийнхэнд бас өөрсдөд нь байгаа шүү дээ. Тэгэхээр их нэг одоо сэтгүүлчдийн нэр дэвшүүлээд сонгоод явцгаая тэгвэл одоо энэ байдал маань өөрчлөгдчихнэ гэж бас их улс төрчид. Тэр бол их дуус төрсөн болчих واخ. Зүгээр яг одоо өнгөрсөн парламент дээр улсын хурлын гишүүн Батчимэг хэвлэл мэдээллийн тухай хуулийг өргөн бариад энэ хуулийн дээр бол нэлээд олон бас сэтгүүлчид их ихтгэл найдвар бол тавьж байсан л да. Ягаад гэвэл нөгөө редакц хараат бус байдалд хөрөнгө оруулагч хөндлөнгөөс нөлөөлөх хуулиар хорж өгөх гэжсэн тийм ээ. Тэр хөрөнгө оруулагч өөрсдийнхөө хувь эзэмшлээ зарлах гэж зарладаг болох юм сайн заалтууд бол тэр хуулийн дотор байсныг бол харж ирсэн л да. Монгол улс ерөнхийлөгч одоо анх санаачлаа тэ Батчимэг шүүгэн барьж ирсэн баг. Тэгээ буцаагдсан энэ хууль өөрөө одоо дараагийн шинэ парламент нэгдэж байна гэдэг чинь хүн нэг ихтгэл найдвар тавьж бас нэг хардаг штэ. Тэр энэ хууль маань бас явчаасаа л гэж бодоод байгаа юм л да. Харин тийм тэр хуулийн төсөлд бас би одоо мэргэжлийн үнийн хувьд бас итгэж найдаж хүлээж гордож байсан. Дараагийн одоо парламент бас энэ асуудлыг анхааралтай аваад шийдвэрлэх байх энэ хуулийн төсөл нь одоо үндсэн үзэл санаа нь өөрчлөгдөхгүйгээр цаашаа явчих байх гэсэн юм гордлого бол байгаа. Гэхдээ хэв мэдээллийнхэнд өөрсөнд нь бол бас нэг юм бусдад байдаггүй тусгай эрх мэдэл байна шүү дээ. Тэр бол асуудлыг анхаарлын төвд гаргаж тавих ийм боломж байна. Тэгэхээр энэ боломжоо бас ашиглаж үүндээ хэв мэдээллийн салбарт өнөөдөр ямар асуудал бэрхшээл тулгараад байгаа юм. Яагаад сэтгүүлчид өнөөдөр далд сурталчилгаа хийснийхэн төлөө жижигдүүлээ сууж байгаа юм. Энэ чинь цаана өөр бас учир шалтгаан байгаа учраас энэ гол асуудал бэрхшээл тогтолцооныхаа асуудлыг бас ил тодоор шүүмжлэлтэйгээр хилэлцдэг анхаарлын төвд гаргаж ирдэг ийм л баймаар байна л да. Манай хэв мэдээллийн салбарынхан бол бас өөрийн шүүмжлэл нэлээд дутмаг байдаг. Өөрөөсөө шүүмжлэл. Сэтгүүлчдийг хэв мэдээллийн байгууллагуудыг шүүмжилсэн хүмүүс бас их доргүй байдаг. Ингэснээрээ бид нар бол эргээд өөрснийхөө одоо асуудлыг шийдвэрлэх тэр боломжийг л маш их хязгаарлагч байгаа учраас ил тодоор асуудлаа гаргаж ирдэг, ярилцдаг, олонний анхаарал тавьдаг, улмаар одоо шийдвэр гаргагч уламжилдаг. Яагаад ийм юм гэдэг шалтгаанаа бас гаргаж ирдэг. Ийм байхгүйгээр бол хэв мэдээллийн салбар өөрөө эрүүлжин гэж болоод байна. Манай өнөөдөр ерөөд нэг юм зүй тогтолцолоо шүү дээ. Миний зүгээр ажиглаж байгаа. Та бүхэнд санал нийлэх үгүй юу гэж. Сонгуульд өгөхлөөр сонгуульд зориулж хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэж шít. Сайт нэгдэж. За сэтгүүл одоо гарч эхэлж байна тийм ээ. Энэ бол сонгуулиар мөнгө олно гэж ингэж. Тэгэхээр өөрөө ийм байгаа талбар маань хит одоо юу гэдгийг яг сонгуулиар одоо мөнгө олоод ингээд цаашаа явна. Нэг бол нэг улс төрч хөнгө оруулагчийн одоо ингээд өөрөө ярилцааны зарчмаар явж чадахгүй бол зогсчод байгаа чинь зориуд тийчээ шахаад ингээд улс төрийн зорилготой эргэлэх гээд ингээд ажилуулад яваад идэг. Ийм бас нэг хандлага бас байгаад байна. Энэ бүх зүйлүүдийг яаж байхгүй болох вэ, арилгах вэ гэж. Одоо энэ маань жилээс жилд нэмэгдээд байгаа юм шиг харагдаад байна надад. Энэ байдал аяндаа арилна л гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо энэ интернетийн хөгжил, цахим технологи, цахимжих хандлагаас шалтгаалаад шинэ ямарваа нэгэн мөнгө төлбөр төлөхгүйгээр
түрүүний сошиал ертөнц ийм маш их том боломж нээгдэж байгаа учраас энэ хандлагын улмаар бол заавал уламжид сонин нээгээд заавал телевиз нээгээд өөрийнхөө мэдээллийг хүргээд авах тийм шаардлага бол байхгүй болчихж байна шүү дээ. Тэгэхээр аяндаа эргээд улс төрчид жишээлбэл телевиз нээхгүйгээр сошиал орчин интернетийн одоо энэ боломжийг ашиглаад өөрсдөө мэдээлэл түгээх ийм орон зай бий болчихж байгаа учраас энэ байдал Монголд бол ямар ч үсэн яванд гайгүй болох гэж бодож байна. За сошиал дээр бол одоо сонгуулийн үед ч харагдаж байна. Бусад улс оронд Монголд ч тэр бусад улс оронд ч гэсэн харагдаж байгаа. Жишээлбэл одоо Америкт ерөнхийлөгчийн сонгуул явагдаж байгаа бид нар бүгдээрээ мэдж байгаа. За Дональд Трамп одоо дэлхийд хамгийн олон дагагчтай ерөнхийлөгчд өрсөлдөж байгаа одоо бусад өрсөлдөгчөөсөө хамгийн одоо олныг шуугуулсан хамгийн их мэдээллийг олонд хүргэсэн зөвхөн Америктэй ч биш дэлхийд даяар хүргэж чадсан хүний тоонд ороод байгаа шүү дээ. Тэр нь бол өөрөө ерөөсөө сошиал медиа, ерөөсөө л Twitter. Twitterаар одоо маш их тийм юу гэдгийг бодлоготойгоор мэдээллийг хүргэж чадж байгаа, өөрийн гэсэн стратегитайгаар мэдээллийг хүргэж чадж байгаа учраас дагагчдын тоог их эрс нэмэгдүүлж чадж байна. Тэр байтугай уламжлалт тэр мэдээллийн хэрэгсэл Twitter дээр байгаа мэдээллийг шүүрч аваад өөрсдийнхөө одоо суугаар цацхаас өөр аргагүй байтал нь тийм одоо мэдээллүүдийг цацж байна. Тэгэхээр яг Монголд ч гэсэн одоо сошиал медиа бол үндсэндээ Монголд анх удаага сошиал одоо интернетийн орчинд маш их хүчтэй мэдээллийн урсгал явагдсан анхны сунгуул одоо болж байна. Бусад улс оронд ч тийм байгаа. Тийм болохоор энэ уламжлалт мэдээллийн хэрэгсэл ялангуяа одоо зориудаар улс төрийн зорилгоор хөрөнгө оруулах явдал энэ чиг хандлагын улмаас бол яванд гайгүй болох гэж байна. Гэхдээ үзэгчид бас энэ дээрээс нэг зүйлийг ялгаа цагтай ойлгох хэрэгтэй байхаа гэж би бодоод байна л да. Тэрний юу гэхээр сошиал ертөнц өөрөө хэвлэл мэдээллийн салбарыг сэтгүүл зүг одоо орлогож байгаа юм шигээр бас ингээд ташаа ойлгочихгүй гэж. Энэ хоёрыг бол шиг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Олон нийтийн сүлжээ гэдэг бол баталгаатай одоо бус мэдээллүүд явдаг шүү дээ, тийм ээ. Яг олон нийтийн одоо юу гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл арилжааны одоо телевизүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол харьцангуй одоо юу гэдэг албан ёсны сурвалжаас мэдээлэл аваад ингээд үрж байгаа учраас алинд нь итгэх мэдээлэл үнэн зөв бодиттой байх гэдэг тэр хамгийн гол шаардлагыг бас ялгаж салгаж ойлгох нь зөв байх л та. Гарцаагүй ер нь бол Facebook, Twitter ихэнхдээ одоо хувийн талбар гэдэг, хувийн байр сууриа илэрхийлэх талбар. Энэ бол улс төрчид зориул санал угаасан төрөний хол тийм ээ. Тийм. Гэхдээ одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр үнэхээр одоо ийм төлбөртэй захиалгатай мэдээлэл яваад ихтгэл үнэмшил нь ингээд одоо дордсон байх тэр нөхцөлд бол иргэд юу хайгаад байна вэ гэхээр яг юу болоод өнгөрсөн юм бэ? Яг яачваа гэдгийг мэдхийн тулд яалтчгүй өөр бусад суугуудад жишээлбэл Twitter-ээс мэдээлэл авч чинь, жишээлбэл Facebook-ээс авч чинь. Харамсалтай нь ихэнх иргэдэд ялангуяа залуучууд бол одоо энэ үнэхээр сэтгүүл зүй юугаараа ялгаатай, энэ Twitter чинь юугаараа ялгаатай гэдгийг ялгаж зааглах тэр мэдлэг нь бол бас дутагдчихл байна л да. Тэгэхээр түрүү чи миний хэлсэн тэр иргэний боловсрал, хэвлэл мэдээллийн одоо хэрэгслийг ашиглах, мэдээлэлтэй харьцах тэр боловсролыг бас хөгжүүлэх нь өөрөө одоо арчлалын их чухал асуудал болчиход байна л да. Бус төрнүүд бас ингэдэг шүү дээ. Олон нийтийн одоо радио, телевиз энэ хэвлэл мэдээлэл мал тэр бол олон нийт ягаад гэж усаас улсын төсвөөс бидний татварлагчдын одоо төлж байгаа мөнгнөөс санхүүжүүл ажиллагаа явуулж байгаа учраас яг тэгш тэнцвэртэй одоо мэдээллүүдийг гаргаж явах юм хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхэн манай одоо бас байгаа шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэдээ байж байгаа. Ийшээгээ бас хараагаа чиглүүлгүй ер нь мониторинг явцанд юу ажиглагдсан бэ? Хэвлэлийн хүрээлэнгээс телевизийн мониторинг ер нь бол хийгээгүй л дээ. Өөр бусад байгууллагууд телевизийн мониторинг хийж байгаа. Олон нийтийн радио, телевиз бол хуулиараа угаасаа үн төлбөргүйгээр одоо нэр дэвшигчдэд хуулиар зааж өгсөн байна шүү дээ. Одоо нэвтрүүлгийн цаг гаргаж өгөх, тэнцвэртэй мэдээлэх угаасаа зөвхөн сонгуулийн үед ч биш ер нь бусад цаг үед бол аль болох улс төрийн нөлөөнд орохгүй тэнцвэртэй бодиттой мэдээлэл түгээх, иргэдийн боловсрол зориулсан, танин мэдүүлсэн ийм нэвтрүүлгүүд цацах гэсэн ийм үүрэгтэй ажиллаж байгаа. За яг одоо үнэндээ бодит байдалд энэ маань нийцж гинэ үгүй юу гэдэгт бол бас нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа хэвлэлийн хүрээлэнгийн хувьд. Гэлээч гэсэн ер нь бол олон нийтийн радио, телевиз гэдэг ийм байгууллага арчсан нийгэмд ялангуяа энэ төлөвшлийн үйл явцад зах зээлийн одоо төлөвшил бас бий болж байгаа энэ үйл явцад бол их чухал үүрэгтэй. Тэгэхээр олон нийтийн радио, телевизийн үүрэг оч холбогдол яагаад ийм одоо хэв мэдээллийн байгууллага байх ёстой юм бэ гэдгийг бас иргэдэд ойлгуулж мэдүүлэх нь бас их чухал байгаа. Бидний хувьд бол яг мэргэжлийн байгууллагын хувьд бол олон нийтийн радио, телевизийн ирээдүйд бол маш их санаа зовж байгаа. Яагаад тэгэхээр энэ байгууллага байх ёстой. Ямарваа нэгэн одоо энэ улс төрийн хөндлөнгийн нөлөөллөөс энэ одоо
өнөөдрийн энэ нөхцөл байдлаас болоод арилжааны радио, телевизийг бас ямарваа нэгэн хэмжээгээр одоо үгүйсгэх ч юм уу ийм чиг хандлага гарах вэ гэдэгт бол их болгоомжилж байгаа. Хуулиар хүлээсэн одоо үүрэгтэй олон нийтийн радио телевиз бол чухал үүрэгтэй. Гэхдээ шүүмжлэхээр бол асуудлууд бас байна гэж. Наривчлсан судалгаа эдгээр мэдээлэлүүд бол сонгуулийн одоо сурталчилгааны явах хугацаа бас дуусны дараа бас олон нийтэд бол ил тодорхой болох байх. За тэгээд сонгуулийн одоо сурталчилгааны дараа бас дахиад бас уулзах хаа гэж бодож байна. Дэлгэрүүлж илүү ярилцах хаа гэж бодож байна. Баярлалаа. Мэдээлэл өгнө. Тий, за баярлалаа. Манай студид хэвлэлийн үрэлгийн гүйцэтгэх захирал сэтгүүл зүйн доктор Мөнх Мандах өргөдөн ярилцлаа анхаар үзсэн та бүхэндээ баярлалаа.